Монголын хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудын нэг баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ээлжид арга хэмжээгээ зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч бизнес эрхлэгчид ажил хэрэгч өглөөний цай арга хэмжээнд оролцлоо. Бүх бие биенийхээ хэрэглэгч учраас бие биенийгаа маш халуун дотноор хүлээж авч байна. За энэ уулзалтууд хийж байгаагийн бас миний харж байгаа маш том давуу тал нь дотооддоо бие биенийхээ худалдаа авалтыг одоо бид өөрсдөө дэмжих нь бие биенийхээ бизнесийг маш тийм өргөн цар хүрээтэй дэмжиж байгаа нэг агуулга гэж харж байгаа. За яг өнөөдрийн хууль яг ингээд бие биенийгаа дэмжиж яг ийм гоё тогтмол уулзалт байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ ганц нэг ийм дүрм журмыг бас нэмээсэй гэж хүсэж байна. Бие биенийхээ бизнесийг дэмждэг хоорондоо харилцаа холбоо одоо сайтай ингээд улам үргэлжлээд өргөжөөсэй гэж юу нь хүсэж байна. Дангаараа бид нар одоо юу гэдгийг одоо энэ зээлийн батлан даалтын санч гэдэг юм уу төрийн байгуул ямар нэгэн байгууллагатай холбогдоход бол арай хүндрэлтэй байдаг бол нийтээрээ ингээд зовлон жаргалаа яриад тэгээд хийхлээр бас илүү юм одоо орж ирэх санаанууд хүртэл орж ирж байгаа. Тэгээд дээрээс нь илүү найрсаг юм тийм ээ. Би энэгээ юу хийж байгааг ингээд бид нар мэдгүй байсан бол мэддэг боллоо. Энэ дээрээс ингээд өнөөдөр зөвхөн өнөөдрийн байдлаар ихэд одоо 5-6 компани 5-6 хамтрагч үүсэж байна. Тэрний цаана 10-аад компаниуд ингээд хоорондоо хамтрагч ажиллах тийм ээ. Тийм ингээд боломжууд ингээд их усрууд нь тавьж эхэлж байгаа байхгүй. Тус арга хэмжээнд 40 гаруй үйлдвэрлэгч баялаг бүтээгч оролцсон бөгөөд урилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт Авбаяр, Зээлийн Батлан даалтын сангийн бизнес хөгжлийн газрын дарга Тамирнаар оролцож үйлдвэрлэгчдийг мэдээлэлээр хангасан юм а. Зээлийн Батлан даалтын сангийн үйл ажиллагааг ерөнхийдөө энэ баялаг бүтээгчтэй танилцууллаа. За манай сан маань болохоор өнөөдрийн байдлаар нэг 5 төрлийн бүтээгдэхүүнээр жишээ нь үйлдвэрлэгчний нэрийн Зээл Батлан даалт үзүүлээд мөн сая энэ оны ихээр болохоор ипотекийн урьдчилан төлбөрийн батлан даалт ер нь л гаргаад энэ 5 төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлээ явж байна. Өнөөдрийн уулзалтаар манай энэ гишүүд маань хоорондоо мэдээлэлээ солилцох, туршлагаа хуваалцах, заамын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах энэ чиглэлд бол илүү хамтарч ажиллаад бие биендээ өр өгөөжтэйгээр энэ өглөөг бол одоо хөтлөө. Баялаг бүтээгчдийн ажил хэрэгч өглөөний цай уулзалт нь чөлөөтэй ярилцах цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтойгоос гадна олон шинэ бизнесийн хамтрагчид бий болсноороо онцлог үйл ажиллагаа болж өнгөрсөн юм а. Иймд цаашаа тогтмол зохион байгуулах болсныг зохион байгуулагчид хэллээ.